За Макао бүгд найрамдах хятад улсын хоёр тусгай захирал бүсийн нэг нь юм. Нэг нь нөгөөх нь бол Хонконг байгаа. Макао Содон голын дийлтийн баруун эрэгт Гуандун мужид хайдлаар илүү өмнөд Хятадын тэнгисээр зүүн өмнөд талаараа хөрвүүлэх тамшина. Хүн амын хувьд бол 653 мянган хүн амтай аль биесны хийлмэлхэг Португал болон Хятад тус бус нутагт бол сүлжээ мэдээлэл тоглоом наадах казино аяж ажил мөрөд тоглоомын салбар хөгжсөн байдаг. 2008 оны байдлаар дэлхийн хамгийн өндөр нислэгтэй нутгаар тооцогдсон байна. Түүхээ гэх юм бол эртний өмнөд Хятадын манай эртний өмнөд 2000 оны соёлын олдрууд байдаг. Мөн Цин улсын Макаогийн газар нутаг Гондимужийн нутагт багтдаг байсан. 5-р зуунаас эхлэн Гуанчжоу болон зүүнүүд Азийн чиглэл явдаг. Худалдааны усан онгоцууд төр зогсдог бонд хэлбэр ашиглаж байсан юм байна. 1277 онд Хятадын Сун улсын үдирдэгчид Монгол улсын довтлогоноос энэ арал руу зугатаасан байна. Тэгээд анхны байнгын оршигчд нь суурьшиж Макао үлсэн юм байна. Португалийн худалдаачид Ханжукаод гарч ирж 1553 онд Макаод худалдааны цэгээ байгуулсан. Үүний улмаас одоо европчууд Хятадын өмнөд иргэн бус дарлууд дээр суурьших оролдох бүтцүүлж Макао эцэстэн хөгжсөн байсан юм байна. Португалчууд тус арлыг Гуанчжоу болон Хятадын бус нутаг мөн одоо Японтой худалдаа хийж дамждаг бааз удаа ашиглаж байсан юм байна. За тэгээ Макао миний би одоо аялж байхдаа сая товчхон түүхэнд дэвлээ. Тэгээ Макао ер нь бол казино 6 цэнгэлийн орн байдаг одоо маш одоо өндөр хөгжилтэй бас гадны олон улсын гоё соёлын гоё олдрууд янз бүрийн юмнуудыг бас дөөрэлгэж хийсэн одоо тэгээ техник технологи хөгжсөн тийм газар л одоо энэ шинжээчд буудлын гэхэд бол ингээд цэвэрлэгч мөрлөгч нь робот болцсон байх жишээтэй. Тэгээд Жууха гэдэг Хятадын хажуу улс нэг хот байгаа. Тэр хотоор хил дамнаад Макао руу нэвтрээ орд юм байлээ. Мөн Хонконгт бол усан гүүрээр холбогдсон тийм газар лээ. Бидний явж очтвол бас бороотой Макао ер нь жоохон бүрхтэлтэй тийм газар байлаа. Тэгээд тэр Жуухад амьддаг хятадууд нь болохоор Макао руу өглөө оройд хил нэвтэрж ажилдаа явж босоод ирдэг. Ер нь хил нэвтрэхт нь бол дандаа өглөө оройд бол битүү хятад хүмүүс хилээр гарч ирдэг юм байлаа. Одоо энэ шинэ казино диспо гэдэг казино төрөл бүрээр өгсөн байлаа. Ерөнхийдөө Макао 4 том бүс хуваагддаг. Дотроо Лондон, Макао, Лисбон, Макао, Парисын Макао гэх мэтчлэн ингээд 4 том казиногоос хүлжээ хэсэг байт юм билээ. Энэ болохоор Сент Шон гэдэг бас Макаодо бас алдартай Европын бас нэг дээр үеийн байлгуудыг дөөрөөсөн гудамж байдаг юм билээ. Одоо энэ жишээ бас юуны одоо дээр үеийн кинонд гардаг байсан муви синема гэх одоо тэр хэсэг байна. Тэгээ өнөө хувьд бас ер нь өндөр өртөгтэй тийм газар байт юм билээ. Энд нөө Парисын Макао гэдэг Эйфелийн цамхыг дөөрөөсөн энэ бүстэй тэгээд ер нь дандаа ингээд ер нь хвчлэн нэг одоо Малайз, Индонез тийм гаралтай хүмүүс их ажилладаг газар үлээ. Хятадууд бол бас жоохон төвтөр Индонез, Малайз, одоо Филиппин хүмүүс аягүй их ажилладаг тийм газар үлээ. Тэгээ миний хувьд бол казино тоглож үзсэн үнэхээр сонирхолтой санагдсан. Ер нь бол донтохоор юм байлаа. Хамаагүй казино тоглож тэгж донтож болохгүй юм байлаа хүмүүс энэ чи хүний шуул гэдэг чинь шалгуур тэгэл юм татаалах юм байлаа. Тэгээд бас бүх хүмүүс нь англиар ярьдаг одоо тэг соёлын одоо бүгд айгүй соёлтой. Надад ер нь бол Макао маш их таалагдсан. Тэгээ казинод нь бол тоглоод хончмоор санагдсан. Тэгэхээр та бүхэн Макао орох юм бол казиноос зүгээр сонирхож үзээрэй битий тэгж тоглож донтож амьдралаа алдараа л гэж зөвлөж байна. За баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяр таа.